Байцгаана уу. За өнөөдрийн ээлжид яриагаараа их барих эмэгтэйчүүдийн Монгол улсын зөвлөх цэргийн эмч, хүний гавьяат эмч, ангаах ухааны доктор Баян Жаргал эмчтэйгээ ингээд ярилцах гад ирсэн байна. За миний урилгыг хүлээж авсан Баян Жаргал эмчтэй маш их баярлалаа. За баярлалаа, бас урьж ярилцлаганд оролсонд баярлалаа. За баярлалаа. За эмчээ өнөөдрийн хоёулангийн ярих сэдэв бол мэдээж их барих эмэгтэйчүүд гэдэг энэ чинь өөрөө маш өргөн хүрээний салбар тийм ээ. Эндээс хоёулаа өнөөдөр миом буюу одоо хоргуу хавдар энэ тухай ярилцъя гэж одоо хоёулаа ингээд шийдээд энийг ярилцах гэж байна тийм ээ. За тийм тэгэхээр одоо хамгийн ярианы эхэнд бол эмчээ ер нь миом гэж яг юу юм бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэе тийм ээ. За тэгээ. За миом гэдэг бол одоо монголоор бид нар ярихдаа умаан хоргуу хавдар, умаан булчингийн хоргуу хавдар гэж нэрлэдэг. За эмнэлгийн нэр томьёонд умаан занглаат үүсгэрч гэж нэрлэнэ. Эсвэл одоо таарж ургасан диффуз хэлбэрийн миом гэдэг ийм хоёр янзын ургалттай миом байдаг. За бид нар бол ерөнхийдөө эмч нар зүгээр олон улсын нэршлэн миом, леомиом гэдэг нэртэй болохоос бид нар одоо хүмүүстэй ярихдаа умаан булчингийн хоргуу хавдраа гэд ингээд яриад явцдаг. За Монгол улсад эмэгтэйчүүдийн янз бүрийн одоо эмгэгүүдийн дунд бас нэлээд их тархмал тохиолддог нь энэ умаан булчингийн хоргуу хавдар байгаа. За улс орнуудад бас янз бүр байдаг. Тэгээ улс орн болгон өөрсдөө эмэгтэйчүүдийнхаа дунд тархалтыг нь судалсан судалгаанууд байна. Ингээд энэ судалгаануудаас үзэхэд ер нь янз бүрийн орнуудад хүн өрчхүүн насны эмэгтэйчүүдийн 20-40% нь тохиолддог гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө эмэгтэйчүүдийн янз бүрийн эмгэгүүдийн дунд бас нэлээд илбэг тохиолддог эмгэгийн тоонд энэ умаан булчингийн хоргуу хавдар ордог. Одоо манай Монгол эмэгтэйчүүд бас нэлээ өргөн байгаа шүү дээ, тийм ээ? Тийм, манад бол бас 20-с дээш хувьтай л ерөөхдөө байгаад байдаг энэ жил болгон гаргасан судалгаануудаас үзэхэд. Тэгэхээр эмчээ одоо энэ миом гэдэг энэ өвчний чинь эхлээд одоо тухайн эмэгтэй бүсгүй яаж өөрөө жишээ нь мэдэх ёстой юм. За тэгээд яаж өөрийгөө анзаарах ёстой юм гэдгээс бас эхлэе тийм яриад явал. За тэгээ. За умаан булчингийн хоргуу хавдрын нэг онцлог бол ерөөсөө ямарч голцоо шинж тэмдэггүй явагддаг. Өөрөөр хэлбэл өөрт нь ямар нэгэн завиургүй явагддаг. За тохиолддог насны хувьд аваад үзэх юм бол ерөнхийдөө 30-аас дээш наснд илбэг тохиолддог. За тэгтээ ерөөсөө төрөөгүй 17, 18, 20 настай, 24, 5 настай охтуудад ч гэсэн том хэмжээний миом онцлогдох байдал бас үзэгддэг. Тэгэхээр заавал төрсөн хүнд тохиолдно гэхгүй ер нь төрөөгүй охтуудад ч гэсэн тохиолдож болдог. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүнд ямар ч завиур илэрхгүй болоод яваад ахлаар тэрийгэ онцлуулахгүй нэлээд их удацсан байдаг бас. Тийм онцлогтой байдаг. Гэхдээ манай эмэгтэйчүүдийн дунд байдаг бас нэг өрөөсгөл ойлголт нь юу юм гэхээр ингээд сарын тэмдэг илбэг ирэхээр энэ айгу сарын тэмдэг гэдэг чинь одоо муу цус, хүний биеэс их гарах тусмаа сайн гэдэг ойлголтууд бас байдаг. Зарим эмэгтэйчүүд бол тэгж яриад яваад байдаг. Тэгтэл юу юм гэхээр зэрэг сарын тэмдэг гэдэг чинь тодорхой хэмжээтэй бүр тэгж хэлбэг ирээд байх ёсгүй. Ер нь бол энэ номд бид нарын сурах бичгэнд бичснээс нэг 20-с 80 мл цус ерөнхийдөө гарахад дунджаар болно гэж үздэг байхгүй. Заавал тэгж илбэг ирэх албагүй. Тэрийг болохоор ингээд миомтой хүмүүсийн гол онцлог нь юу юм гэхээр сарын тэмдэг илбэг ирээд идэг болчдөг. Одоо нэг ахиу ирнэ гэсэн үг. Тий, арай ахиу илбэг ирээд байна. Эсвэл одоо илбэг ирэхдээ эсвэл нэг нэлээд хэдэн хоног ингээ үргэлжлээд байх. Зарим нь бол нэг 2-оос 3 хоног, за дээдлэн 4 хоног ирж байгаа мөртлөөсөө дундлын 1 юм уу 2 өдөр нь бүр их хэмжээгээр ирээд идэг. За тэнгуут манай зарим эмэгтэйчүүд юу гэж ойлгодгоо гэхээр энэ нөгөө сарын тэмдэг, миний сарын тэмдэг айгүй сайн ирдэг. Би одоо ингээд муу цусаа сар болгон айгүй сайн гаргадаг гэж ингээ ойлгоо яваад. Тэгээд тэрийг эмчэд үзүүлэхгүй миний биений юм сайн ирж гэн гэж явсаар байгаад удаад архаг цус багталтанд бас орцсон тохиолдол зөндөө байдаг. Тэгээд ер нь ихэнхдээ нөгөө өөрт нь нөгөөд ах завур шинж тэмдэг багтаа учраас зүгээр энгийн нөгөө бусад эхо шинжилгээнд хамрагдах, жирэмслэхээрээ за эсвэл дотрын эход харуулж авах таа ч юм уу эсвэл одоо зүгээр нөгөө
жирэмсэн болчлоо гэд хяналтанд орох гээд ойхот харуулж явах үедээ гинт миомтойгоо мэдээд онцлогддог. За тэгээд манай энэ охтууд эмэгтэйчүүд нөгөө олон хоног бас биений юм ирээд ахлаар зэрэг ингээд бас сайн ирээд яваад байна. Тий, үргэлжлэх хугацаанд бас ингээд 7 хоног ирээд байдаг гэж бодоод яваад байдаг. Тэр бол бас л биений юм элбэг ирж байгаагийн бас нэг шинж тэмдэг. За тэгээд ингээд санамсаргүй байдлаар ингээд онцлогдох байдал нэлээ элбэг байдаг. Тэгээд одоо энэ хоргүй хавдрын нэг онцлог бол энэ Умаан булчингийн хоргүй хавдар нь хортой байдал руу шилжих тохиолдол ерөнхийдөө их цөөн. Бүр их том болоод одоо уртлын хаананд жишээлбэл ургаад их том хэмжээний хавдар одоо шээсний гарцанд нөлөөлөх эсвэл одоо артлын хаанд Умаан ар хаанд ургасан их том хэмжээний хавдар одоо өтгөнөө гаргах явдалд саад болоод эднэр ирэхээр нь бас заримдаа тэр талын давсганы талын эмчтэй урлагийн эмч нар гэж нэрлэдэг. Тэр эмч нарт үзүүлэх эсвэл одоо өтгөн гаралтанд нь бас саад болоод ирэхлээр зэрэг бүдүүн шулуун гэцний эмч нарт үзүүлж явах явцдаа бас илэрдэг. Ийм онцлогуудтай байдаг. Ер нь манай энэ охид эмэгтэйчүүд бас энэ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хугацаа гэж одоо бас байдаг штэ, тэгж ярьдаг штэ. Ер нь одоо нэг хэдийн хугацаанд ер нь эмчид эмэгтэйчүүдийн эмчид хандж явах ёстой гэдгийг урьдчилан сэргийлэх одоо зорилгоор. За ер нь урьдчилан сэргийлэх үзлэгийг дэлхийн нийтийн хэмжээнд одоо янз бүрийн эрхтнүүдийн одоо илрэх эмгэгээс болоод ер нь 6 сараас 2 жил гэсэн мэт. За эмэгтэйчүүдийн хувьд болохоор ер нь 2 жил тутамдаа үзүүлээд яваад байхад одоо энэ миомын зангилаа бол нэг томрохгүйгээр эрт ургалтынхаа одоо эрт үед нь онцлогдох боломжтой байдаг. Өшөө одоо Умаан хүзүүний хортой хавдар гэдэг манай эмэгтэйчүүдийн дунд бас баггүй тохиолддог. За Умаан одоо эмэгтэйчүүдийн хорт хавдрын дунд одоо Монгол улсад бусад орнуудыг бодох юм бол арай илүү элбэг тохиолдоод байдаг. За энийг бол бас бүр одоо манай Монгол улс эрүүл мэндийн энэ салбар яадгүй гэхээр 3 жилд нэг удаа 30-аас дээш насныхныг хамруулад ингээд илрүүлээ яваад байдаг. Тэгэхээр одоо эмгийн илрэх урьдчилан сэргийлэх үзлэгт орох хугацаа бол өөр. За миомын хувьд гэх юм бол ер нь одоо 30-аас дээш наснд 2 жилдээ нэг удаа ороод яваад хахад эртний хугацаанд бол илэрчих боломжтой. За охтуудад төрөөгүй охтуудад одоо хизээ илрүүлэх үү гэхээр ер нь бас янз бүрийн эмгэгтэй охид эмэгтэйчүүдийг харж хахад одоо манай ээж аав нар биений өмнө бүр анх одоо охин байхасаа л анх биений юм эрэхтэл элбэг ирээд ахаар зэрэг бас тоохгүй энийг айгүй хэлбэг ирээд идэм манай охин гэл ингээ яваад байдаг. Тэгтэл анх ерөөсөө биений юм эрэхтэл Умаан хоргүй хавдрын зангилаатай бас тохиолдлууд байдаг. Тэгэхээр ерөөсөө өсвөр насны охтуудыг биений юм ирснийхэн дараахан эмчид үзүүлээд одоо энэ ехоны шинжилгээ гэж айгүй сайхан шинжилгээ шүү дээ. Тэр бол яадгүй гэхээр одоо охтуудад хийхэд ямар ч хор нөлөө байхгүй, эрентгийн нөлөө байхгүй тийм ээ, хор нөлөө байхгүй. Зөвхөн одоо сайхан жаахан шингэн уулгаж агаад, давсгийн дүүргэж агаад, заавал одоо өтрээгээр харах албагүй, хэвлийгээр нь хараад одоо тэр миомын зангилаа байна уугүй юу гэдгийг нь харчих боломжтой. Тэгэхээр бүр охтуудыг одоо өсвөр наснаас нь эхлээд ээж аав нь анхаарад одоо нэг удаа эмчид үзүүлсэн байхад бас их зүгээр байдаг. Тий, тэгээд одоо бас ингээд бид нарт янз бүрийн тохиолдлууд байдаг. Ганцхан миомч гэх юм байхгүй, өсвөр насны охин ерөөсөө умаагүй төрсэн охин байна. Ерөөсөө өндгүүчгүй төрсэн охин байна. Одоо эднэрийг бол биений өмнө ирэхгүй ингээд 16-7 хүрчээд байна гэсэн хойно дагуулж ирж байгаа. Тэгтэл тэрийг одоо жишээлбэл өндгүүчгүй охин байлаа гэхэд чинь бүр эрт 13 наснд одоо охтуудын ингээд биений өмнө бусад үе тэнгийн найз нар нэрээд эхлэнгүүт манай энэ охиныхаа яагаад ирэхгүй байна гэд эмчид авчираад үзүүлчих юм бол одоо тэрэнд хийх эмчилгээ нь эрт эхлээд үеийнхнээсээ одоо биеийн хөгжил мөгжил нь хэвийн хадгалагдаад ингээд үеийнхнээсээ хоцрохгүй явчих боломжтой. Ганцхан миом гэлтгүй. Тийм ер нь бол хүүхдийг баг болчраас нэглээд эмчид үзүүлээд урьдчилан сэргийлээд ингээд явж байгаа юм. Ер нь тий охин хүүхдийг ер нь багаас нь л бас одоо ингэж үзүүлж явах тийм үзүүлж явах зүйтэй байдаг. Бас одоо төрөлхийн өндгөвчний хавдрууд байна. За тэр бол бас
бүр бараг төрхтөөл ингээ хавдартай өнд өвчнөд хавдартай охтууд ч байж л байдаг. За тийм учраас анх одоо биений мэрэнгүүтэн ч юм уу охтуудынхаа ямар ч байсан эмчэд үзүүлээд хоргүй явахны шинжилгээнд хамруулад нэг мэдээлэлээ бас нэг удаа авчих нь зүйтэй. Зүйтэй гэж тийм ээ. Энэ бол яхаарахгүй нөгөө эцэг эхчүүдийн л одоо үүрэг болж штэ тийм ээ. Тий охтуудтай бол анхаарчлаа хэрэгтэй бүр жоохноос нь заавал том болоод нөхөр сүдэртэй болчоол жирэмслэхгүй эднэр болохоор аваад ирнэ гэж байхгүй тийм учраас бүр багаас нь ингээ үзлэгт ороод явж байгаа юм чухал гэдэг. Тий үзлэгт ороод одоо төрж мөрөөгүй охтууд үзлэгт ороод мяам онцлогдох тохиолдол бас байна. Тэгээ сургуульд явах гад ээж аав нь нөгөө урчлан сэргийлэлт үзлэгт ороод явхтал гинтхэн одоо мяамтай ингээ сургуульд явахсан чи ингээ мяам гарцсан байна, кста гарцсан байна гэдэг ингээ хүрээд ирдэг. Тэгэхээр ямар ч байсан одоо охтуудыг багт нь бас үзүүлээ явж авах нь зүйтэй. Одоо тэгээд дараагийн нэг асуулт бол ингэж гарч ирж байна л да юм чи. Ер нь энэ одоо хоёулангийн өнөөдрийн сэдвийн хүрээнд ярьж байгаа мём гэдэг энэ зүйл чинь одоо уг одоо үндэс яг юунаас шалтгаалж бас ийм юм үүсээд байна. Тэгээд даалгангаа сүүлийн үед илбэгшээд байгаа энэ юуныг бас нэг шалтгаан нь тийм юм чи. За ер нь яг мёмыг одоо янз бүрийн л онол байна л да. Зарим нь бол одоо гений хамааралтайгаа зарим нь болохоор зэрэг бас одоо хэрглэж байгаа хоол хүнстэй холбоотой. За зарим нь болохоор тэр гормон нэг янз бүрийн байдлаар өдөөж эрчимжүүлдэг хоол хүнс идж байгаатай холбоотой гэл ингээл янз бүрийн онолууд байгаа. За тэгвэл ер нь бол яг энэ өөрөө юунаас болж үүсдэг гэхээр гормоны бас нэг төрлийн тэнцвэргүй байдлаас болж үүсэж байгаа. За хүний нөгөө өндгөвчөнд чинь нэг 2 фазтай хоёр одоо даавар үүсээд ингээд сар болгон явж идэг тийм өрчлөгтэй байдаг шүү дээ хүний өндгөвчний үйл ажиллагаа чинь. Тэгэхээр нөгөө ихний хагасд ялгардаг эстроген гэдэг даавар ерөнхийдөө цуснд одоо төрөлхөөс арай илбэг ялгараад байдаг. Тийм хүмүүст л тохиолдох нь бас илбэг байдаг. Тэгэхээр сүүлийн үед бас яагаад ихсээд байна вэ гэхээр зэрэг тэр эстроген гэдэг гормоныг одоо дэмждэг хоол хүнс бас дэлхийн нийтээр хэрэгэлдэг болсон байгаа шүү дээ. Жишээлх юм бол одоо энэ махны үйлдвэрүүд байна тийм ээ. Дахиа гахаа тэгэл одоо энэ өхөр энэний одоо нөгөө фермерийн аж ахуйтай. Фермерийн аж ахуй. Тэрэн дээр одоо бүгд бол тэхгүй л байгаа л да. Гэхдээ зарим газрууд бол яадгүй гэхээр нөгөө махын нэгсгэх гээд тэр эстроген гэдэг тэр одоо дааврыг тэр махны чиглэлээр хэрэгэлдэг хэлбэрүүдийг бас хэрэглээд байна. Тэгэхээр тэрийг одоо их багасаа ялангуяа одоо тэр гормоноор тэр тэжээсэн махыг томруулсан тэр дахиа иддэг. Тийм одоо охтууд бол нөгөө эстроген гормоны өндгөвчнөөс ялгарх байдал нь улам дэмжигдээд яваад. Тийм болохоор бас зарим нэгэн онолууд бол одоо энэ хүнстэй бас холбоотой гэж үздэг. Зарим нь бол угаасаа л яг хүний өндгөвч гэдэг чинь ээжээсээ ингээл төрөхдөө ээж нь жишээлбэл тэр эстроген гэдэг гормон арай жахан илүүтэй анхнаасаа өндгөвчн үйлдвэрлээд ингээ яваад байдаг удамтай бол бас л тийм төрөх магадaltaй. Тэгэхээр зэрэг нөгөө төрөхдөө л эстроген гормон жахан давмгай байдаг эмэгтэйчүүдэд бас их ус өмтгөө байдаг. За тэгвэл ер нь энэ эстроген гэдэг гормон чинь яадгийн гэхээр зэрэг дөнгөж ерөөсөө жохон байхад нь л одоо анхнаасаа тэр их үүссэн ч гэсэн 1-2 жилийн дотор үүсдэггүй байхгүй юу. Айгүй удаан хугацаагаар яваад 5-10 жил болж иж миом үүсэх тохиолдол ерөнхийдөө аажуух нь тийм явцтай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд илүү их нийтлэг арай илүү илрээд байна гэдэг чинь бүр олон жил тэр эстроген гэдэг гормон давмгай ялгарсаар байж байгаа думаан булчингийнхаа хоргоо хавдрыг үүсгэж байгаа. Тэгэхээр 30-аас дээш наснд бас илбэг тохиолддог. За тэгээд эмэгтэйчүүдийг өшөө хараад ахад яадгүй гэхээр энэ умаан хоргоо хавдар чинь занглаад хэлбэр гэд яг ингээд нэг усан үзэм шиг умаан булчингийн яхад харахлаар зэрэг за энд нэг хавдар байна, энд нэг хавдар байна гэд ингээ хэмжигдэхүүц. Тийм байд. Тэгтэл бас нэг өөр ургалт нь юу юм гэхээр зэрэг ингэж тарж ургасан буюу одоо эмнэлгийн хэллэлээр болохоор диффуз миом гэж нэрлэж байгаа. Тэр диффуз миом нь яадгийн гэхээр зэрэг энд тавдар байна гэд хэмжигдээд байхгүй. Тэгсэн хэрнээ ингээд умаагийн хэмжиглэр умаан хэмжээ нь харцангуй том болцсон байдаг байхгүй. Тэгээ ийм том умаатай эмэгтэйчүүдийг
За чиний биений аль зэрэг их ирдгүү, ер нь хэвэн ирдгүү, хэдэн хоног ирдгүү, нэг өдөр нь одоо жоохон нэвтэрчих гээд байна гэж чи өөртөө санаа зовдгүү гэдээ асуух юм бол ихэнх тохиолдолд нөгөө занглаа байхгүй гэсэн хэрнээ тэгэл яхад ингээд заримдаа харахаар чамд занглаа байхгүй зүгээр байна гэдэг. Тэгсэн хэрнээ биений юм их ирээд яваад байдаг. Тэгэхээр зэрэг умаагийн хэмжээд үзэхээр ингээд том байждаг. Тэгээ ер нь одоо умаан хэвийн хэмжээ бол нэг 5 см буюу 50 мм. За дээшээ доошоо боллоо гэхэд нэг одоо 51 2. Тэрнээс хэтрэхгүй байх хэрэгтэй байдаг. Гэтэл одоо тэр диффуз ургалттай миомын үед бүр 6 см. 6.5. За ер нь тэгэл 5.5 буюу одоо 55 мм-ээс дээш болоод ирэхдээ нөгөө биений юмд өөрчлөлт өгöd эхэлдэг. Тэрийг нь одоо ингээ анзаарахгүй яваад байдаг. Тэгээ эмчэд үзүүлэхээр миом байхгүй байна гэд бас хэлчихдэг. Тэгэхээр одоо би миом байхгүй гэсэн тэгээ биений юм ингээ дэлбэг ирээд ингээ зүгээр яваад айгуу сайн биений юм ирээд яваад байна гэсээр байгаад архаг цус багталтанд орчих тохиолдол байдаг. Тийм учраас октооддаа одоо бас эмэгтэйчүүд дээгүүч хэлдэггүй гэхээр биений юм нь олон хоног ирэхгүй ч гэсэн нэг өдөр нь одоо нэвтэрчих гээд санаа зовоод байна уу юу гэдгийг л бас анхаарчих хэрэгтэй. Тэгээд одоо яхад шалгуулад ирэхлээр нөгөө занглаад хэлбэрийн энд миом байна гэд хэмжигдэхгүй мөртлөөсөө умаан хэмжээ нь нийтдээ 55 мм-ээс дээш буюу 5.5 см-ээс дээш болцсон байх юм бол ерөнхийдөө нөгөө диффуз хэлбэрийн миом одоо эхэлсэн байх магадлалтай байдаг. Тэгээд тэрийгэ шалгуулна гэсэн үг. Тэгэхээр эмэгтэй хүн бол яах вэ гэхээр одоо бид нар ээж аав нар ч гэсэн ярьж л байдаг шүү дээ. Сарын тэмдэг гэдэг чинь эмэгтэй бэлэг эрхтний одоо тойл юм аа гэж яриад байдаг шүү тийм ээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн умаа үнд өвчний асуудлууд яах вэ гэхээр хамгийн эхлээл ер нь ихэнхдээ сарын тэмдгийн өөрчлөлтөөр л бас илэрхийлээд байдаг. Тэгэхээр одоо сарын тэмдгээ хэдэн хоног ирж байна тийм ээ. Эсвэл одоо нэг олон хоног ирэхгүй байсан ч гэсэн хитэх гарч ийн нөгөө нэг өдөр нь асгарах гад санаа зовоогоод байна уу гэдгээл анхаарах хэрэгтэй тий. Энэ миом гээд энэ өвчний чинь одоо хоёлаа яг эмчилгээний тухай бас одоо яриа тийм ээ. Яаж хэрхэн эмчилдэг? За миомын нэг онцлог гэх юм бол одоо шууд хагалгаа хийн. Одоо миом гэдэг чинь бид нар нэг хоргоо хавдрын тухай яриад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хүмүүс яах вэ гэхээр ерөөсө хурдхан шиг авахулчих. Ямар нэг хавдар байна гэхээр л одоо манайхан чинь л хагалгаа хийлгээд хурдан авахулч идэх үү гэдэг байхгүй. Тэгэхээр энийг бол авах гэж нэг яардаггүй. Яг манай практикт одоо олон улсын хэмжээнд ч гэсэн тийм байгаа. Ер нь миомыг авах гэж яардаггүй. Яагаад гэх юм бол дахилттай. Тийм умаан булчингийн хоргоо хавдрыг одоо өнөөдөр 30 та эмэгтэйд нэг 5 см-ийн хавдар авчий гэдээ авчих шүү дээ. За тэгэх юм бол дахиад нэг 4-5 жилийн дараа дахиад ургаад гараад ирдэг байхгүй юу? Ер нь энэ олон улсын судалгаагаар 30% дахидагаа гэдэг ингээд хэлсэн байна. Тийм болохоор тэрийг авах гэж яардаггүй. Зөвхөн одоо шинж тэмдгийн эмчилгээ гэдгийг хийн гэж байгаа. Тэгэхээр шинж тэмдгийн эмчилгээ гэдэг нь одоо юу юм гэхээр угаасаа энэ хоргоо хавдрын нөгөө шинж тэмдэг нь биений юм ирээд байдаг гэж их ирээд байдаг гэж бид нар түрүүн ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө их ирээд байдаг биений юмыг л одоо зохицуулна гэсэн үг. Эсвэл одоо бас хагалгаа хийх тохиолдол байна. За тэр нь бид нар одоо ямар үед голцоо хагалгаагаа хийх гэдэг юм бэ гэхээр нөгөө урд ханд ургасан хавдар их томроод нөгөө шээсний гарцанд нөлөөлөд байх тийм ээ. Эсвэл одоо ар ханд ургасан хавдар өтгөн гарахад одоо саад болоод байх ч гэдэг юм уу тийм ээ. Давсгийн тэрийг дарчихна гэсэн үг үү? Тий, давсгийг дараад артлынх нь болохоор угаасаа умаачаа ард нь шулуун гэц байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө өтгөний гаралтанд саад нөлөөлөд авах юм бол бас аав. Эсвэл одоо бүр хит их том ургаад ирэх юм бол бас аавна. Ягаад гэвэл бүр их хит томроод ирэхээр тэр нөгөө хоргоо хавдар чинь дундталт нь нөгөө цусан хангамжинд дутагдаад дотор талд нь нөгөө хүчил дүүсээд тэрнээсээ болоод бас их том хавдар цөөн биш тохиолдолд хортороо бас шилжих мэлжих тийм янз бүрийн их том ургасан хавдар тийм асуудал гаргаад идэг. Тийм учраас бүр их том ургаад тэр дараагийн шинж тэмдгүүд гараад ирвэл аавна уу гэхээс биш одоо бага хэмжээтэй багт нь яарч авахгүй. Тэгээ яагаад гэвэл одоо дахиад ургачихдаг. Тэгэхээр шинж тэмдгийн эмчилгээ гэдэг нь нөгөө их ирээд байгаа биений ямыг зохицуулахад
одоо оршин гэсэн үг. Тэгэхээр гол нөгөө мөн чанараа бодоод үзэхээр нөгөө өндгөвч чинь эхлээд эхний 15 хоногтой эстроген гэдэг гормон ялгаруулаад сүүлийн 15 хоногтой нөгөө прогестерон гэдэг гормон ялгаруулж байгаа юм. Тэгтэл нөгөө энэ өвчний чи одоо гол онцлог нь эхний 15 хоногт ялгарж байгаа нөгөө эстроген гэдэг нь нэгсээд байгаа учраас тэрийг одоо дарангуулахын тулд дутагдaltaй байгаа прогестероныг нөхөж өгнө гэсэн үг. Тэгэхээр прогестерон гормон бол одоо хүний биед орох хит хитэн хэлбэр байна. За. Тий, тэрийг одоо ер нь бол голцоо 3 хэлбэр байна л да. За, уух юм бас байдаг. За, тарьдаг тарилга байна. Тийм ээ, тэрийг одоо бид нар тэрний гол төлөөлөгч одоо манай эмэгтэйчүүдийн гол мэддэг нь 3 сарын жирэмснээс хамгаалах тарилга гэдэг. Тэр одоо прогестерон баггүй. Дараагийнх нь болохоор буглагны суулгац гэдэг байна, тийм ээ. Буглагны суулгац нь бол бас тэр прогестерон дааврыг агуулсан байна. За, дараа нь болохоор зэрэг нөгөө умаад тавьдаг спираль буюу ерөндөг. Тэгээ манайхан бүгдээрээ спираль гэдээ яригддаг тийм ээ. Монгол нэр нь ерөндөг. Тэгэхээр ерөндөг нь бас энэ дааврыг агуулсан ерөндөг байдаг. Тэгэхээр дэлхийн нийтдээ нэлээд их тархмал Mirena гэд нэртэй одоо Германы Bayer компани гаргадаг Mirena гэд. За манай Монгол улсад болохоор одоо энэ Maris Stopes клиникээ оруулж ирээд байгаа Iliora гэд. Энэ итгэхт үйлдвэрсэн. Энэ хоёр хэлбэртэй ингээд байна ер нь. Тэгээ одоо яхаа Монгол улсад бол Iliora-г нь одоо төлхөө бас хэрэгжилж байдаг. Тэгэхээр энэ гормоныг бид нь одоо суулгаж өгнө гэсэн үг. Тэгэхээр зэрэг нөгөө биений юм хэрээд нөгөө эстроген гэдэг гормондоо нөгөө биений юм болоод хуурч гардаг хэсэг чинь хит их өсөөгөө бид нар болоод байгаа. Тэрийг нь багасгаад өгнө гэсэн. Тэгээд тэнцвэржүүлээд тэгээд нөгөө биений юм хэвэн ирээд ахлаар зэрэг тэгээд тэр гормонуудыг чинь суулгахаар зэрэг ерөнхийдөө ургалт бүр нэг зогсчихгүй ч гэсэн бүр нэг хурдсаад ах нь бол гайгүй сармагчиж байгаа. Тэгэхээр зэрэг тэгээ биений юм бага ирээд ахлаар их ирэхгүй болохоор тухайн хүндээ аюулгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд гол эмчилгээ нь одоо ийм байдаг. Бас уух юмнууд гарсан байдаг. За тэгээд нэг хэсэг бас манад нэг уух юм гарч ирсэн одоо сүүлийн үед тэрийг бас зах зээлээс татцсан байлээ. Тэгээ ийм хэлбэрүүдээр одоо эмчилгээгээ хийнэ. Тэгээ одоо юу яана үстэй. Хоёулаа одоо ингээд ийм юмнууд сан гэхээр эний чинь бол мэдээж тухайн хүн дур мэдэн бас хэрэглэхгүй шүү дээ. Тийм ээ. Заавал эмчийн одоо заавраар хэрэглэн шүү дээ. Тийм ээ. Тэгнь. Одоо энийг сонгож өгөхөд л одоо бид нар яг их барих эмэгтэйчүүдийн эмчин нарын одоо гол үүрэг байж байгаа. Тэгээд ирээд эмчид үзүүлэхлээр нь бид нар одоо бас тий аль тохиромжтой тухайн хүн төрсөн юм уу, төрөөгүй юм уу, дахиад одоо төрөх төлөвлөгөө байгаа мó, байхгүй мó. За мөн одоо хаалгаа магалгаагаар төрд юм уу, хэвийн төрөх замаараа төрдөг юм уу, энэ төр гэдгээс одоо болоод бид нар чинь тэр нөгөө суулгацын суулгах юм уу, эсвэл умаад байгаа тэр ерөндөгийг нь сонгож өгөх юм уу, эсвэл одоо тарилган дээр юм уу гэд ингээд сонгож өгнө гэсэн үг. Тэрийг нь одоо эмэгтэй хүн тухайн хүнтэй ярилцж агаад за зарим одоо эмэгтэйчүүд нөгөө суулгац хэлбэрийн даавар бугалганд нь суулгачихлаар зарим эмэгтэйчүүдэд бас хичээн нэмээд байдаг. Тэгэх юм бол бид нар ярилцж агаад арай жин бага нэмэх умаа ерөндөгийн ч юм уу. Тиймэрхүү байдлаар сонгож өгнө гэсэн одоо ярилцаж тийм. Тэгээ ер нь одоо бас нөгөө буглагны суулгац 3 сарын тариачин зарим хүнд ямар ч жинхэнэ нэмэгдлэхгүй айгүй гоё хэвэн. Тэгээ биений юм ч хэвэн ирээд ингээд байгаад. Тэгэх юм бол тэд нарыг нь сонгоод өгдөг ч юм уу тийм. Эсвэл одоо нэг 3 жил болчоод би дахиад төрөх. Ягаад гэвэл тэр умаа хоргүй авдар чинь төрөлтөнд нэх айхтар бас саад болоод байдгүй. Тэр жижигвтер хэмжээнүүд нь бол ерөөсөө ямар ч төрөлтөнд саад болохгүй. Тэгэх юм бол би нэг одоо нэг 3 жил болоод төрөх гэж байгаамаа гэх юм бол бид нар тэр хооронд нь тэгвэл одоо суулгац урданд буглагны суулгацсан дээр жим нэмж байгаагүй гэх юм бол бид нар тэгвэл 3 жилийн хугацаатай суулгац тавиулж байгаа. Тэгээд аваад жирэмсэлчих болно гэд. Ингээд яг тухайн одоо хувь хүнд нь тохирсон зөвлөгөөг нөгөөд сонгуулнаа гэсэн. Тийм бэ. Одоо энэ юм чи хоёлаа энэ өвчний тухай ингээд ярьж яхад ингээд ургаад ингээд байдаг гэж ярьж штэ тийм ээ цаашаа ингээд нэг ургалт нь эхэлчихвэл тий. Тэгээ чи ингээд ер нь томроод үргэлжлээл байх юм уу? За ер нь бол энэ өвчин бол нөхөн өрчхүүн насны эмэгтэйчүүдэд тохиолддог эмгэг байхгүй. Тэгэхээр нөхөн өрчхүүн асуудал дуусангууд ерөнхийдөө энэ эмгэгийн одоо бас цааш үргэлжлэх байдал дуусна гэсэн үг. Тэгэхээр нэг ургацсан тэр хоргүй хавдрын зангилаа эсвэл умаа ингээд нэг хэмжээгээр томорсон байна ингээд байгаа. Тэр ингээд нөхөн өрчхөн нас дуусмагц, нөхөн өрчхөн үйл ажиллагаа дуусмагц
ерөнхийдөө зогсно. Тийм болохоор бид нар одоо ингээд бүр их том хэмжээтэй биш бол одоо нэг 40 нилээн гараад цэвэршилтийн насанд өгч байгаа эдгээр эмэгтэйчүүд дээр бид нар бүр энэ хагалга одоо хавдрыг нь авъя гэдэг юм бүр нэг ярьдаггүй. Тэгээ яагаад гэвэл одоо тодорхой хугацааны дараа тий нөгөө нөхөн урчгүй нас биений юм зогсоод цэвэршилтийн нас эхлэмэгц ерөнхийдөө ургалт нь зогсчихно гэсэн үг. Гэхдээ энэ миомтой одоо эмэгтэйчүүдийн нэг онцлог гэвэл бас цэвэршилтийн нас нэг хурдан бас болж өгөхгүй одоо Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 51-ээс 53 гэдээ байгаад байгаа. Тэгтэл 53 мөр хүрчээд нөгөө зогсож чадахгүй мөчлөгтэйгээр цусаалтаад бас яваад байдаг бас нэг онцлогтой. Тэгэнгүүт яах вэ гэхээр одоо миомтой эмэгтэйчүүд цэвэршилтийнхээ насыг төхөөд ирэхээр эмчтэйгээ үзүүлээд нөгөө цэвэрчээд байна уу эсвэл одоо бас нэг тийм мөчлөгтэй цусаалтаад цэвэрч чадахгүй байгаагаа өөрөө биений мэрэд яваад байна гэж бодоод байна уу гэдгийг эмчтэйгээ уулзаад зөвлөгөө аваад явж явах хэрэгтэй. Ер нь бол яг биений юм хаагдангуут зогсчдаг ургалт зогсч. Бүр хит их том хэмжээний одоо 6-7 см ч гэдэг юм уу тий их том хэмжээний хавдартай байх юм бол бид нар ерөнхийдөө бас нэг авчихъя. Аваад мэс засал хийчихье гэдэг. Тэрнээс бага хэмжээтэй нэг 2 см юм уу 3 см хавдрууд бол биений мэрээ дуусаад цэвэршилтийн нас эхлэнгүүд ургалтан зогсчоод тэгээ аажмаар багасаад ирдэг. Өөрөөр хэлбэл нөгөө цусан хангамж нь тэрийг тэжээдэг нөгөө цусны судсуудын эргэлдэх цусны хэмжээ багасаад цусан хангамж нь багасаад ирэхээр умаан тэр зангилаанууд өөр аяндаа бас ингэж багасаад ирдэг. Тэгэхээр миомтой эмэгтэйчүүд за одоо ингэж нэг минийх одоо ингэж зогсчлоо. Одоо биений юм ирсэн юм чинь одоо би энийг үзүүлэх шаардлагагүй гэдээ бас хайж болохгүй. Аль зэрэг том байна. Тэгээд одоо яг нөө буцаад жижигэрж гин үгүй юу? Эсвэл нэлээд том хэмжээний хавдар жижигрэхгүй тэр хэмжээндээ байгаад байна уу гэдгийг эмчтэйгээ уулзаад зөвлөгөө аваад явчих хэрэгтэй. За өнөөдрийн хоёулангийн яриа бол үнэхээр бас айгүй сайхан яриа боллоо юм чи. За тэгээд хоёулаа ингээд ер нь одоо яриагаа ингээд өндөрлөе. За тэгээд ийм сайхан одоо энэ охид эмэгтэйчүүдэд яг энэ маш их хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөх яриа өгсөн эмч тандаа маш их баярлалаа. Ажилд нь амжилт, эрдэм судлалын ажилд нь бас амжилт хүсье юм чи. За баярлалаа. Маш их баярлалаа. За